Монгол ухааны төвийн намын санхантай ажиллагааны засгийн ажилтан болор байна. Бид өнөөдрөөс эхлээд та бүхэн зориулан төвийн намын санд байх Монгол-Япон хэдэрх ном тохиомлыг төвийн багш ажилтнуудын ижлэр олон танилцуулахаар бэлтгэн хүргэж бэлэн болоод байна. Японы суралцагч нарт зориулсан сурах хүчийг, тойл хүчийг шалгалтанд бэлдэх материалууд болон бизнесийн хүмүүст зориулсан бизнесийн чиглэлийн ном тохиомл сурах хүчгүүд мөн утга уран зохиолд дурдж та бүхэнд хамгийн сүүлийн шилдэг борлуулалттай ном тохиомлуудыг шил сонгон танилцуулах болно. Намын гол баатар уран нугараач хүмүүс 10-аад наснд аав ээжээсээ их орондоо эмээ дээрээ эгч нар дээрээ үлдээд амьдралын төлөө аав ээжээсээ хол амьдын хацал үзээд яаж хэцүү байсан талаар ямар төсвөр төвчээрийг туулж энэ амжилтанд хүрсэн талаар энд маш сонирхолтой бичсэн байгаа. Та бүхэн өөрсдөө хурж ирж уншаад гол дүрийн тугалхан охинтой цугтаа уйлж жаргаж зовж бүгдийг мэдэрч уншаарай гэж хүсэж байна. За энэ нэг номын бас нэг сонирхолтой тал нь бол дөрүүд бол ерөөсөө тийм оноос нэр байхгүй. Ерөөсөө тугалхан, бүрээ ах, бүрээчин ах, бүдүүн ах, алч урам нэгч, ааштай нах зэгч ч юм уу тийм ээ. За ямар ч байсан бүгдийг нь одоо туул, бата, чимгээ гэдэг тийм оноос нэр өгөлгүйгээр ийм нэршилтэй явж байгаа юм сонирхолтой ном байгаа. Гол дүрийн охин маань тугалхан нэртэй байгаа шүү. За тэгээд сүүлд нь хэлэхэд ер нь бол урам зориг хайрлсан ямар ч насны хинж уншиж болохгүй ном байгаа юм аа. Ингээд сүлд нь гадаад явж ажиллая, аав ээжтэй хүүхдүүдэд орхиод гадаашаа яваад ажиллаад үзье гэсэн залуучуудад хандаж хэлэхэд энэ номыг явахаас өмнө шийдгээс өмнө уншаад нэг үзээрэй гэж сануулмаар байна, санал болгомоор байна. Мөн дахин нэг юм сануулж хэлэхэд Болор Эрдэнэ зохиолчийн олон ном зохиолууд манай намын санд бас байдгийн шүү, хурж ирж уншаарай. Яг энэ номын код бол намын санд K108 гэсэн англи дээр байгаа. За анхаарал тавьсан баярлалаа.